Хүний амьдралын нэгэн шинэ өдөр эхэлж, ертөнцийн эдис болох хүмүүн бидний түүхийн шинэ хуудас дэлгэрдэг. Нар урагхаас наран жаргал хүртэлх өчүүхэн энэ хугацаанд бид их зүйлийг хийж бүтээдэг. Таны бичих түүх хойшид мартагдах, эс мартагдахын алин болохыг зөвхөн таашид. Хүндрэлтэн цаг хугацаатай уралд халуун хүйтэн өдөр шөнийг үл ажиран юунд тэмүүлнэ вэ? Хариулт маш энгийн. Сайхан амьдралын төлөө. Орхон аймгийн байгаль орчны газар үзүүлж байна. Орхон аймгийн Баян өндөр сум нь Хангаан их уулархаг мужийн төв хэсэг буюу урд хэсгээрээ хөгчдуудын нуруу, хойд хэсгээрээ бүхэнгийн нурууны салбар улс болох Баян өндөр цагаан чулууд, зүүн урд хэсгээрээ урдын нурууны согоод улсаар хүрээлэгдэж зуны гол, говийн гол, Эрдэнтийн голын хөндөд сунаж тогтсон байршилтай. Эрдэнэт хотын Хэлийн цэсийн урд цэг нь Чингэлийн голын хөндөдөх бүрэн бүсдийн овоо, баруун цэг нь ар залуугийн даваа, хойд цэг нь Ингэдийн даваа, зүүн цэг нь худаг өндөр бөгөөд нийт 24.9 мянган га газар нутагтай. Зууны манлай бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн томоохон төв, улсын маань хоёр дахь том хот гэж хэлж болох залуу Эрдэнтийн маань хөгжил өдрөөс өдөрт хурцсаж өнгө нэмэн цэцэглэж байна. Суурин иргэншлийн хөгжлийн үр дүнд зайлшгүй тулгарх томоохон асуудлуудыг ч Эрдэнэт хотод тойрч биш дайран өнгөрөх нь зүйн хэрэг. Үүний нэг бол агаарын чанарын асуудал. Газар өмчлөх тухай Монгол улсын хууль 2002 оноос хэрэгжиж эхэлснээр гэр хорооллын нутаг дэвсгэрийн хэмжээ жил ирэх тусам өргөжин тэлж хотын баруун урд хэсгээрээ Булган аймгийн газар нутаг руу орсноор өнөөдрийн байдлаар гэр хорооллын 11 багт нийт хүн амын 57%-ны 56% буюу 50,682 иргэн тогтмол амьдарч байна. Эрдэнэт хотод иж бүрэн барилгажсан 7 багийн 6 бичил хороолол, гэр хорооллын 11 баг, хотоос алслагдсан хөдөөний 1 багт нийт 90,000 орчим хүн оршин суух ба гэр хорооллын 11 багийн 7 нь салхины зөнгөлөх урсгалын дээд талд буюу хотын төвийн газар нутгаас 6.8 дахин том газар нутгийг эзлэн оршиж байгаа нь агаарын чанарт ихээхэн нөлөөлж байна. Хөгжлийн жам дагуу хотчхийн хэрээр бохирдол ихсэж хот суурингийн хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомсдохоос сэргийлэн жил бүр тодорхой уран дор авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийн нэг бол хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг ажлууд юм. Тухайлбал бүх нийтээр мод тарих өдөр болон жил бүр төлөвлөгөөт ажлуудыг үр дүнтэй зохион явуулж иргэд аж ахуй нэгж байгууллагууд ч мөн идэвхтэй оролцсоор байна. онд нэг иргэн нэг мод, нэг өрх нэг мод ажлын хүрээнд мод бут, зөвлөг, цэцгийн мандал тарьж орчноо үлгэр жишээчээр тохижуулсан 30 гаруй төсвийн байгууллага аж ахуй нэгж иргэнийг шалгаруулан аймгийн засаг даргын нэрэмжит ногоон гэрчлэгээ мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Цаанчлуудад 2000 оноос хойш амьдарч байна бид нар яг энэ нутаг дэвсгэрээр. Тэрний одоо сүүлийн 4 жилд нь болохоор энэ жимсхний мод бут тарьж эхэлсэн. Тэгээд анх тарихтаа бол зарын дагуу явж 3.17-оос нэг жоохон жижиг юм авчиж анх тарьж ирсэн. Тэгээд энэ яадан хизээ урах бол яах вэ гээл ийм сонирхлоороо тарьж эхэлсэн. Одоо 4 жилийн дотор бол бараг төгөл болох жишээ болцсон. Жимсний модыг 98 оноос эхэлж хашаанд суулгасан. Эхлээд бол өхрийн нэг 15 бут суулгаад аваачин нэмж дахиад 15 бут суулгаад ингээ 30 бут та хөөний суулгасан. Эхний онжинд бол жимс өгөөгүй. Дөрөв жилээс эхэлж бол өхрийн жимс өгсөн. 2005 оноос эхлээд энэ хүнсний ногоог өөрийнхөө одоо ахуй хэрэглээ өөрийнхөө хүнсэндээ одоо тарьж ургуулж өөрийнхөө амьдрал ахуйд хоол хүнсэндээ хүнсний ногоо тарьж эхэлсэн байгаамаа. Хороололд 2006 онд гарч ирээд орчноо тогтчулж зэрэгтэй амьдарч байна. Энэ хооронд одоо тэгэл 7-8 нэр төрлийн 100-аад мод бут
хашаандаа тарилаа. Манайх одоо хашаанда 1000-аад ширхгийг одоо чатарган тарьсан. За тэгээд 50 үхрийнүүд байна, 50 бөөрөлцгөн байна. Тэгээд хар чав, улаан чав, арнитэг давжаа алим байна. Тэгээд агч саваа байна, хайлаас байна, нохон хошуу байна. Ер нь монс байна. Ер нь бол Монголд ургадаг модуудыг ерөнхийдөө бол би тарьсан шүү дээ. Байгаль орчны газраас зохион байгуулж ажлуудыг таалагдж байгаа. Сүүлийн үед хүний гэсэн чиглэл нэлээх давуу явж байгаа мөн гэж бодож байна. Юун дээр тэгэхээр би одоо өнөөдөр бас гэр хороолд амьдраад бас ингээд өнөөдөр бас тав бүгдийг бас ингээд хүлээж аваад ингээд хамтран ярилцаад бас баяртай байна. 2011 оноос эхлэн ер нь мод тарих нь ер нь хүний эко орчинг бүрдүүлэх, гэр хороолд хүн яаж амьдрах, яаж үлгэр жишээ амьдрах, сайхан амьдрах вэ гэдэг санаа анх төрж, тэгэл энэ хашааг анх 2011 оноос их тохижуулж эхэлсэн. Эхлээд хашаандаа бол 56 ширхэг жасрагны мод тарьж эхэлсэн. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газраас 21 аймагт Монголоо ногоор улын уран дор аялуулсан түгээг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа 42 аж ахуйн нэгж байгууллагад аялуулж мод тарих хөдөлгөөн, тарьц суулгац, үр бордооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. 2010 онд хашаандаа мод тарьсан, арчилж ургуулсан тэргүүний 44 мөрхийг шалгаруулан 1,719,000 төгрөгөөр шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулсан байна. Чисэргэн бол би асмын 98 оноос эхлээд нэг 7 бут суулгасан. Агаашин жил дахиад 7 бут нэмээд 14 бут суулгасан. Ингээ 2005 оноос эхлээд чисэргэн жимс жаахан өгч эхэлсэн. Чисэргэнийг бол нэг 4-5 жилийн дараа жимсээ жинхэнэ сайхан жимс ургаж гарнаа. Мөн цааш нь би хашаан 5 төвлийн мод суулгасан байгаа. Эхлээд үхрийн дараа чисэргэн тэгээд монс гэдэг мод суулгасан. Тэгээд бас конструктын газар жимс өхөнд бас газрын гол конструктай сайхан зөөлөн болох нь агч гэдэг модыг суулгасан. Тэгээд бас гацуур мод тэгээд 5 төвлийн мод суулгасан одоо бүгдээ сайхан ургамж байна. Марг 100 гадын байхын бэлгүн жижиг мишгэн тэгээ нийлэхээр. Ангаа тоолж ясан сүйд одон болоод ирэхдээ тоог нь мэдхээ байсан. Төмөс, байцаа, лов, манжи эднэр энэ юунд газар тарьж өөрийнхөө одоо хүнсний хэрэгцээнд зориулж авдаг байсан. Тэгээ сүүлдээ тэрнийгээ бодоод би энэ жимсний мод одоо бидний өөрийн эрүүл ахуй, байгаль орчин, өөрсдөө одоо амьдрал ахуйд бас хэрэгтэй юм уу гих маягаар би энэ жацрагны мод, тэгээ бас үхрийнүүдээ, тэхийн шэнг, нохон хошуу, мойл зэрэг модуудыг ингээд тарьсан. Тэгээ зундаа бас хөлөмж ажиллуулж өгөрцийн өндөр өөрөө идчих юу нөөц болцоо ашиглаж бас тарьж болж байна. 20-30-аад дахиатай. Хүнсний ногоо болохоор зөв ер нь бүх төрлийн ногоо. Ялангуяа манайх бол төмс байцаа гэдэг харгу. Энэ ресторануудын хамгийн сүүлийн үед хэрэгжилж байгаа нарийн нандин ногоог бол тарьж эгч нь өгдөг. Гэрээтэй тэр нөгөө юу салаад навч, бууцай, тэгээд дун ногоо бол одоо хамгийн өндөр үнэтэй ногоо биш.